Байцгаана хүүхдүүдээ сонин нийтлэлийн найруулгын төрлийн онцлог хичээл эхэлж байна. Энэ хичээлээр найруулгын төрөл, хэм маяг хоёрын ялгааг таних юм аа. За тэгэхээр энэ хичээлээр бол ерөнхийдөө найруулгын төрөл гэж юу юм? Түүний ангиллал, тус бүрийн онцлог, найруулгын хэм маяг гэж юу юм? Ангиллал, онцлог. За энэ хоёр нь адилхан болон ялгаатай талыг нэгтгэн дүгнэх юм аа. За нэгдүгээр найруулгын төрлийг бол бичгийн найруулга, ярианы найруулга гэж ангилдаг. Бичгийн найруулга албан бичгийн, шинжлэх ухааны, сонин нийтлийн, уран зохиолын гэж ангилдаг. За албан бичгийн найруулга нь бол хэрэг явдлын тухай нарийн тоочин бичсэн баримт бичгийн найруулга. Шинжлэх ухааны найруулга нь болохоор ерөнхийдөө эргэцүүлэн дүгнсэн бичгийн хэл найруулга. За сонин нийтлэл нь бол хэрэг явдал учир шалтгааныг тайлбарласан мэдээлэл дамжуулах зорилготой учир зүйн нотолгоо хийдэг найруулга. Уран зохиолын найруулга нь уран дүр төрслөөр бичсэн найруулгыг бол хэлдэг. За эдгээрийн онцлог нь гэвэл албан бичгийн найруулга нь тогтсон хэв загвартай, сэтгэлийн өнгө аяс илэрдэггүй, уран яруу дүрслэлгүй. За утга санаа тодорхой үгийг шууд утгаар хэрэглэсэн байдаг бол шинжлэх ухааны найруулга нь мэргэжлийн хүмүүст зориулсан нэр томьёо ихтэй, баталж нотолсон өнгө аястай байдаг. Сонин нийтлийн найруулга нь болохоор цаг мэдээллийг цаг алалгүй дамжуулдаг, шин санаа дэвшүүлсэн, шүүмжилсэн, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсэн, уран дүрслэл, далд санаа бүхий үг хэлийг ашигласан, байнж үнэлэмж их байдаг. За уран зохиолын найруулга нь бол зохиолчийн ур чадварыг харуулдаг, сэтгэлийн өнгө аяс, үзэл бодлого, хандлага, үнэлэмж чөлөөтэй илэрдэг, уран дүрслэлийг үргээр хэрэглэдэг. За ярианы найруулга нь бол ерөнхийдөө хүмүүсийн харилцах аман яриа, хувь хүний мэдлэг боловсролын цар хүрээг харуулдаг. За ийм онцлогтой. За тэгвэл найруулгын хэм маяг нь найруулгын төрлөөс ямар ялгаатай юм бэ гэхээр нэгсэндээ албан бичгийн найруулгаар бичсэн эхүүд нь бол тоочмж хэм маягтай эхүүд болдог гэсэн. Найруулгын тухай ойлголт гүнзгийрсээр байгаад төрөл хэм маяг гэсэн ухтган ойлголт гарсан. Харин шинжлэх ухааны найруулгын эхүүд нь бол эргэцүүлэмж их болно. Сонин нийтлийн найруулгаар бичсэн эхүүд нь тайлбарламж хэм маягаар голлолсон байдаг бол уран зохиолын найруулга болохоор хүрэмж их голдог. За тэгвэл энэ найруулгын хэм маяг бүрийн онцлог нь юу юм бэ гэхээр хүүрнэмж гэх нь бол хэрэг явдлыг цаг хугацааны дагуу хүүрнэн бичсэн байдаг. Эхлэл гол төгсгөл хэсэгтэй байдаг бол тоочмж нь хөрөг зураг шиг буюу юмыг гадаа дотоод шинжийг нэг цаг зураглан тоочсон их байдаг. Тайлбарламж нь ямар нэг зүйлийн мөн чанар, утга чанарыг тайлбарлан мэдээлэх зорилготой батлах, тайлбарлах, баримт нотлохоо төгсгөл дүгнэлт хэсэгтэй байдаг бол эргэцүүлэмж нь 2 өгүүлбэр, 2 буга зохицолбороос 3 дахь дүгнэлт бүхий өгүүлбэр, зохицолбор бүтсний хэлнэ. Ерөнхийдөө эргэцүүлэмж нь юмыг эргэцүүлсэн дүгнэлт, шүүн тунгааж баталсан дүгнэлт гаргасан их байдгаараа онцлогтой юм аа. За энэ бүхнээс харах юм бол найруулгын төрөл хэм маяг нь албан бичгийн найруулгын тоочмж хэм маягаар бичигдэг. Ингээд бие биедээ багтсан байдаг гэсэн үг юм аа. За уран зохиолын найруулга нь бол хүүрнэмж, эрдэм шинжилгээний найруулга нь эргэцүүлэмж хэм маягтай өгүүлбэрүүд голлдог гэсэн үг байна. За ингээд хичээлийн дараах зорилоо хийж гүйцэтгэгээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.